Тэгээ манайд өнөөдөр дийлэнх өрхөн 600 мянган өрхийн ихэнх нь нөгөө амьдралын түвшин доороо буурай ядуу гэдэг юм руу орчод байна л да. Тийм учраас энэ ардсан намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр 10 зөв бодлон гол үндсэнд бол хүн амынхаа дийлэнх өрх бүлийг хүн амынхаа дийлэнхийг ерөөсө дундаж орлохтой гэр бүл болгоё. Ийм учраас тэр эх орны баялагийг бол ашиглаа эрдний хувь болгож хүмүүстээ өгөөд дор хаяж нь 2,600,000 хүнийг бүгдээр ингэ саятан болох хэрэгтэй. Саятан болоод өөрх гэр бүлээс нэг хүн ядаж ажлын байраар хангалтад ирэх юм бол тухайн өөрх өөрөө амьдрал нь цэгцрээд ирнэ. Цэгцрээд ирэхээр зэрэг өмсдөг, иддэг, зүүдэг хоол нь ихний ээлжиндээ сайжин. Дараа нь хүн өөрөө нөгөө эрүүл мэнд боловсрол гээд дараа нь хөрөнгө оруулах мөнгө нь бий болоод эхэлдэг. Яг айл гэрийн амьдралтай адилхан улс орныхын амьдрал нь өөрөө тийм болох ёстой. Тийм учраас илүү их мөнгө хаанаас олох вэ? Зөвхөн уул уурхайн салбар биш. Бид нар өөр олон их усрээс мөнгө олох хэрэгтэй. Банк санхүүгийн систем байна. Энэ дээр маш их том хөрөнгө оруулалт артикад болох зах зээлийг либералчлах тэр чиглэлийн бодлогуудыг бол үнэхээр их хийх хэрэгтэй. Олон гадны урсгалын мөнгийг оруулах хэрэгтэй. Би өөрөө бас энэ сонгуульд нэг том урайтай нэг том ажлыг бүтээн гэж ингэж орж байгаа. Мэдээж маш олон ажлууд байгаа. Маш олон хууль тогтоох ажлууд байна. Тэрний хажуугаар би бас энэ олон улсын Аз, Европыг холбосон, Монголыг дайруулсан энэ том шугам шилжээг байгуулж ажилдаа оруулах. Энээс мөнгө олъё. Энэчнээс орж ирсэн мөнгөөрөө бас иргэдийнхаа тодорхой хэмжээний асуудлуудын тухайлбал одоо үнийн өсөлтийн эсрэг ч юм уу тэмцэл хэрэглээ үлдсэн хэсгийг нь бас эргээд салбарынхаа өсөлт хөгжилтөнд зориулъя. Тэгээ энэ ажлыг би бол өөрөө хийн.